Сайн мэцхан үзэгчдээ дэлхийн дахинд тэнгэр панелын маань ээлж дугаар та бүхэнд хүрч байна. За дэлхийн дахинд тэнгэр панелын 2 дугаар дугаараар бид та бүхэнд Орос Украины дайны үүсэл гарал, одоогийн нөхцөл байдлын талаар, за мөн дайн дуусна уугүй юу гэдэг талаар судлаачдын байр суурийг хөргөж байсан бол энэ удаад дайныг эцэслэх дипломат яриа хэлэлцээнүүд хэрхэн өрнөж байгаа. За тэдгээр дундаа Украин улсын мөн Европын эрчим хүчний аюулгүй байдал хэрхэн энэ хэлэлцээрт яригдаж байгаа талаар судлаачдын байр суурийг хүргэхээр студид судлаачтай ирсэн байна. Сайн байна уу? За тэгэхээр судлаачтай та бүхэн танилцуулъя. Миний зүүн гар талаас эхлээд шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн багш доктор Өвлөмж ирсэн байгаа. За түүний цаана хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцааны техникийн багш доктор Пэм Үрдөрчнөр хүрэлцэн ирсэн байгаа. Урьдчилан хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр одоогийн байдлаар бол сүүлийн 2-7 хоног хэртээ Орос Украины дайныг эцэслэх тухай хэлэлцээрүүд Сауди Араби улсад Америк нэгдсэн улсын зуршлалтайгаар явж байна л та. За яг энэ хэлцээр дунд юу яригдж байгаа гэхээр Украинд 30 хоногийн турш гал зогсоох. Зогсохдоо хэсэгчлэн зогсоод ингэхдээ эрчим хүчний байгууламжууд руу халдахгүй байх тухай ийм тохиролцоонд бол талууд хүрэх гээд яригдаад явж байгаа. За өнөөдөр жишээ нь Харт тэнгист бол гал зогсоох талаар бол хэлцээр яг эсийн байдлаар батлагдлаа гэж цагаан ордноос бол мэдээлчихсэн байна л та. Тэгэхээр яг Орос Украины дайны чинь цаана үүсэл гарлан эрчим хүчний асуудал мөн үү биш үү гэдэг нэг асуудал ингээ яригадад хэлж байгаа юм. Тухайлбал одоо Запорожийн атомын цахилгаан станцыг Америк нэгдсэн улс эзэмшилтэд авна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар. За тэгэхээр эхлээд багшаас эрчим хүчний их сургуулийн багш Өвлөмж багшаас эхлээд асууя. За Европын Украины, за мөн Европын одоогийн эрчим хүчний байдал, нөхцөл байдал ямар байгаа вэ? Энэ яг Украины дайнтай холбоотойгоор ямар өөрчлөлтүүд нөлөөнүүд гарч ирж ажиглагдаж байна? Өрсөндөө баярлалаа юуны төрөнд. За Европын холбооны улсын эрчим хүчний нөхцөл байдал, эрчим хүчний салбарын системийн нөхцөл байдлыг ярих юм бол ковидын өмнөх болон дараа, тэгээ Украины дайны өмнөх болон дараа гэсэн зүйлхтлээр бас ярьж судлуул одоо зүгээр юм болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ хоёр тохиолдол бол ерөөсөө эрчим хүчний систем салбарт бол нэлээд том шок болсон хоёр үзэгдэл юм байна. Тэгэхээр ковидын үеэр цал тахлын үеэр бол хөл өрөө тогтоогдсон үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд ажиллахаа барьсан тийм ээ. Тэгэхээр энэ ажилтны бараа бүтээгдэхүүн гарахгүй үйлчлэгээний салбар ажиллахгүй байх үеэр эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үн, цахилгаан, дулаан, за дээр нь байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүний үнүүд унсан баг. За ингээ унаад явж итэл цал тахал дууссаны дараа бол буцаас сэргээд эхэлсэн тийм бүх үйлчлэгээ албан байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн. За дээр нь үйлдвэрүүд эргэж хэвийн байдалд орохыг хичээсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бол эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үн буцаа өсөд эхэлж байгаа. Дөнгөж ингээ өсөд явж итэл Украинад эхэлчихэж байгаа. 2022 оны 2 сард. Тэгэхээр энэ шокууд бол ерөөс эрчим хүчний салбарын энэ дэг журам гэх юм уу да. Дэг журмыг бол үндсээр нь өөрчлөөд Европын холбооны улсуудад бол нэлээд том цохилтууд боллоо. За эдийн засагт маш том цохилт болохоос гадна улс төрийн уур амьсгалт нь бас нэлээд том ийм байр суурьтай бат зогсох эсвэл ухрах гэдэг юм. Эсвэл хит өөр их сурвалж хайх гэх мэтлэгээр аюул олон үйл явдлууд гарч ийн л та. Тэгээд ер нь энэ Европын холбооны эрчим хүчний салбар ялангуяа энэ байгалийн хийн нийлүүлэлт бол Оросын холбооны улсаас бол бүрэн хамааралтай байсныг та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ Украины зөрчил бас юунаас гарч уу гэхээр Украин Днеприйн мөрнөөс баруун зүүн тийш шашны ялгаа, за дээр нь бас хилний ялгаа гэх мэтлэнгээр зүйлүүд байгаа тийм ээ. Мөн дээр нь эрчим хүчний системийн ялгаа гэж байгаа тэнд байгаа. Тэгэхээр атомын цахилгаан станцууд хаана байрлаж байна? За дээр нь дамжуулах байгалийн хий нефт дамжуулах томбоохон станцууд хаана байна? За мөн Пуужингийн зөвлөлт холбоот улсын үеийн байсан хүнд аж үйлдвэрийн бүсүүд таагуур байрлаж байна гэх мэтлэнгээр энэ бүх нөхцөл байдлууд бол нэлээд энэ дайн гарах том шалтгаануудын нэг л дээ эрчим хүч ялчгүй. За тэгээ эрчим хүчээ лавшруулаад үзэх юм бол ер нь 1991 оноос хойш зөвлөлт холбоот улс задарсны дараа Украинд одоо хүртэл нэг 7 ерөнхийлөгч 7 дахь нь 6 дахь нь тий дунд нь нэг төр татан авсан санагдаад байна тий. Эцсийн Украин хэсэг гэж байгаа тий. Кучмагаас эхлээд тэгээд 6 дахь ерөнхийлөгч нь. За яхаа албан бусаар бол 7 дахь нь яваад байгаа. Тэгээ энэ
ерөнхийлөгчүүд өрөндийн тааллыг баримтлсан гадаад бодлого хэрэгжүүлэх тоолонд нь Оросын улбаны улс зөвхөн Украинд нийлүүлдэг байгалийн үнэ нэмсэн баг. Нэмсэн дүр зураг ажиглаж байгаа. Нэмээд дээр нь 10-аас 14 хоногийн дот ямар ч нийлүүлэлт хийхгүй зөвхөн Украиныг тасалсан ийм үйлдэлүүд гарч байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд бол нөгөө Ющенко ерөнхийлөгч болсны дараа $50 байсан байгалийн үнийг 130 болгох жишээтэй. Жишээ. Бүр зах зээлийн үнээс бүр хэд дахин өндөр үнээр. Тэгсэн мөртлөө Европын бусад орнуудад болохоор $50 зараад байдаг. 1000 куб метр байгалийн хийг. Тэгээ ингээд улс төрийн бужигнуулж чаддаг. Тэгээд 2-7 хоногоор ингээд хийг нь таслаад ерөөсөө. Оросын тааллыг баримтлагч ерөнхийлөгч засгийн эринд хараад эхлэнгүүт байгалийн хин үнэн буурчдаг. Ингээд тийм дүр зурагтай. Ингээд айгүй олон жил явсан юм асуудал бол 91 оноос хойш. За ингээд эцэстээ явсаар байгаад 2021 оны байдал гингүүт 2019 онд хамгийн сүүлд бол байгалийн хин нийлүүлэлтийн гэрийг Газпром компанитай 10 жилийн хугацаатай гэрээ хийхдээ $426 хавцаа гэрээ хийсэн ба. Тэгээ энийг тухайн үеийн зах зээл ингээд үнэтэй харьцуулах юм бол бусад орнуудад €320-оор биш $10 нийлүүлж исэн байгалийн хийг зөвхөн Украинд зориулж $426 гэсэн тариф тогтоочж байгаа. За тэгээ 21 үеийн үйлдэл явдлаас эхлээд ингээд газ нийлүүлэхгүй гэх мэтлэнгээр маш олон өрнөл явлалт энэ дээр. За дээр нь бас 2013 оны 12 сар шиг санагдаж байна. Америкийн нэгдсэн улсын Shell гэдэг том корпорац байгалийн ер нь эрчим хүчний салбарт томхон тоглогчлоо. $10 тэрбум гэрээ хийсэн ба. Төслийн гэрээ эрчим хүчний салбарт. Тэгэхээр энэ бол $10 тэрбум төсөл маань ямар гэрээ төсөл байсан бэ гэхээр Донецк, Луганск мужуудаас илэрсэн занрын ордууд дээр байгалийн хий олборлох юм гэрээ хийгдсэн байсан. Тэгэхээр энэ гэрээ бас ялчгүй Оросын улбаны улсын хувьд бол маш хүнд цогцолт болсон л доо. Энэ чинь жилдээ 240 орчим их 80 куб метр байгалийн хий Европын зах зээлд нийлүүлж исэн бол дунд нь бас нэг ханган нийлүүлэгч ороод ирнэ гэдэг чинь бас тэр эдийн засаг болоод за улс төрөг геополитикийн хувьд бол маш том цохилт авахар юм төсөл байсан. Тэгээ энэ 13 оны төсөл бол тэгээд тав хүн мэдж байгаа. 12 сард гэрээ зурсны дараа 14 онд Крим рүү цэвэргийн тусгай ажиллагаа явуулж Кримийг тастаад авсан тийм. Тэгээд ингээд процесс ингээд эрчим хүчин дээр л ингээд үргэлжлээдээ л. Тэгэхээр дараагийн асуултыг Мегагшаас асууя. Яг 2022 оны дайныг эхлэх үед бол Украины дөрвөн мужийг Орос улбаны улсын талаас яг өөрсдийнх Орос улбаны улсыг шүү гэж зарлахдаа яг тухайн мужийн иргэдийнх нь санал бодлыг сонсож хүлээж авсны үндсэн дээр бид нар ийм зарлал хийж байгаамаа гэдэг тайлбарыг бол Орос улбаны улсын талаас өгч байсан байгаа шүү дээ. Бид нар дураараа хийгээд байгаа юм шиг тэнд амьдарч байгаа хүмүүс өөрсдөө ингэ шийдэж штэ гэдэг тийм байсан. Тэнгүүд Үлэмж багшийн яриаг сонсохоор энэ чинь цаана бүр 2014 оны Кримийн хойг руу дайрсан одоо тэр дайралтаас эхлээд тэ бүр тэрний өмнөх оноос нь эхлээд бүр энэ чинь цаавраал яг үндсэндээ эрчим хүчний бүр яг сайн ярих юм бол бизнес мөнгөний асуудал байсан юм шүү гэдэг тийм асуудал гараад байна л та. Тэгэхээр яг эрчим хүчний асуудал энэ Украины дайны цаашлаад Европын геополитикийн асуудлуудтай хэрхэн холбогдож байгаа юм лөө? Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгтээ Үлэмж доктортой орж байгаад их олзуурхаад байна л та. Эрчим хүчний чиглэлээр мэргэжсэн энэ чиглэлийн үнэтэй. Ер нь геополитикийн бодлого бол өөрөө орон зайн нөлөөллийн хяналтаар байж бодлого. Тэгээ энэ хяналтыг бол янз бүрийн замаар хянахыг зорддог. 1991 онд 12 сар Зөвлбат улс надраа Беловежийн хилцээрийг байгуулад Шушкевич, Кравчук, Ельцин гурав Зөвлбат улсыг аль биесээр задлсан. Ер нь бол сонин нь бол ер нь энэ гурав тэнд уулзахад задлах сонирхолгүй байсан байгаа шүү. Тэгээ явцын дунд ерөнхийдөө энэ процесс бол үргэлжлээд тэгээ нөгөө 1991 оны 12 сарын 25-нд ч Михаил Сергеевич Горбачев Зөвлбат улсын анхны бүгэ зүйлийн ерөнхийлөгч болоод Зөвлбат улс гэдэг системс нураад унчиж байгаа. Тэгээ Орос улбаны улс Зөвлбат улсын бүх олон улсын эрчим үеийг залмжлаад аваа явсан. Энэ хэлийн чадах хэлцээд яамаа равлах одоо юу гэдэг юм тийм ээ. Тэгээ Оросд юу үлдсэн бэ гэж. Оросд орчин Зөвлбат улс чинь дэлхийн 2 том гүрний нэг байлаа шүү дээ. Тэ энэ
улс төрийн эдийн засгийн геополитик, соёл хүмүүнлэгийн хувьд дэлхий дээр бодлого ингээд дэлхийг хоёр хуваагаад авцсан тэнд нөлөөгдөх тооцсон геополитик. Тэгээ Оросд юу үлдсэн гэхээр мэдээ цөмийн зэрэг төрш. Их гүрэн байхын хувьд. Хоёрт нь асар том эрчим хүчний нөөц баялаг байсан. Гуравт нь мэдээж бусад сансрын технологи, хэмнэлт гавлын технологи гэдэг юм уу те. За тэгээд төмөр зам гэдэг юм уу те. Одоо жишээл одоо болтол бид нар тэр Оросын геополитикийн нөлөөллийн төмөр замыг Улаанбаатар төмөр зам гэдэг байж л байна шүү дээ те. Тэгэхээр мэдээж Зөвлөлт улсын орон зай нөлөөгөө тогтоогоо цаашаа бүр зүүн Европ, урагшаа тийм ээ зөвхөн Дааз хүртэл тогтоож исэн энэ Орос гэдэг их гүрэн геополитикийн нөлөөллийг дахин сэргээж авах сонирхол бол 1996 оноос дахиж гарч ирсэн. Борис Николаевич Ельцин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон тоочн стратегийн түншлэлийн харилцаанд хүрээд энэ хоёр ч бүр одоо бүр ах トゥ угийн харилцаа руу явж ороод тийм ээ ингэ явж байсан. Тэгээд энэ байдал нь Оросын холбооны улсын хувьд барууныхны 1991 онд амлсан НАТОг тэлэхгүй гэдэг процесс бол явж ирсэн л да. НАТОг тэлэх процесс бол явсан. НАТОг тэлэх процессын цаана мэдээж Америкийн нэгдсэн улсын хувьд бол дэлхийн номер 1 их гүрэн байх гэдэг тэр статусаа зөөлөн хатуу эрчим хүчний болоод бусад замаар хянжих хэрэгтэй шүү дээ. Энэ хяналтын процесс чи явсаар бол 13 он сая үлэмж доктор хийж байна тийм ээ. Энэ замрын хийн одоо супер тоглогч бол Америкийн нэгдсэн улс шүү дээ тийм ээ. Дэлхийд дээр замар хаана байна. Тэнд Америкийн нэгдсэн улс хөрөнгө оруулалт хийж байгаа технологи нөр Америкч байдаг тийм ээ. Донецк, Луганск тэгээд ороод ирж. Тэгэхээр нөгөө Орос өөрхөн геополитикийн нөлөөг сэргээх Путиний үеэс тэр бодлого нь бол дандаа цэвэр эрчим хүчний бодлогоор явсан. Нефтийн, байгалийн өмнөд шугам, хойд шугам, Украинаар дамжиж байгаа шугам. За тэгээд энэ хятад руу хийж байгаа том хохон төслүүд тэр үед төсөл байсан зүйлүүд тийм ээ. Энэ болгон ч мэдээж нөгөө геополитикийн нөлөөлөлд эрчим хүч ямар чухал юм гэдгийг харуулж байгаа. Бид нар мэдээж 2009 онд Барак Обама ерөнхийлөгч болоод тангар өргөсний маргааш Сауди Арабид очиод ерөөс юу хийсэн вэхээр нөгөө Пекин орнуудын нефт олборлтыг багасгах, танах. Энэ юунд ямар зорилго байна вэхээр дэлхийн зах зээл дээрх биш нэмэгдүүлэх одоо Пекин олборлтыг нэмэгдүүлэх дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг унгах. Энэ хэнийг унгах гэдэг нь Оросыг унгах. Өөрөлд Орос ч өөр том тоглогч байгаа даа шүү дээ тийм ээ. ОПЕК багтдаггүй гэсэн мөртлөө асар том нефт экспортлогч том орн байна. Тэгэхээр энэ их газар тэнгисийн том хоёр гүрэн Орос эдгээр Зөвлөлт улс задраад Оросын албаны улсын геополитикийн орон зай саадамсаад дахиад реванш буюу дахиад орон зайгаа тэлэх бодлого явуулахдаа мөнх л эрчим хүчнийхээ замаар тоглолтоо хийх. Өөрөөр хэлбэл тэр хүзэр нь тэнд байгаа Оросд эрчим хүч нь байгаа гэсэн нефтэн байгалийн хийн. Тэгэд энэ нөхцөл байдал чинь өөрөө соёл иргэншлийн, эдийн засгийн, геополитикийн гэд олон зүйлүүдээр илэрж гарч ирж байгаа хамгийн том илэрлэл нь бол 2008 оны 8 сарын гүрж Оросын даа. Нөгөө талдаа 2014 оны Кремийг салгаж авсан үйл явдал тэгээ 2022 оны Орос Украины даа. Мэдээж цаана нь Оросуудын тайлбарлаж байгаа зүйл бол та нар НАТОг тэлэхгүй гэсэн тийм ээ ингэж явсаргаад 2008 оны 4 сард гүрж Украиныг НАТОд эсвэлэн гэдэг бол энэ ч өөр улаан шугамыг авсан үйл явдал бидний геополитикийн орон зайд гэдэг бол цаана мэдээж ашиг сонхол бол эрчим хүчний нөлөө бүхий тоглож байх гэдэг л ашиг сонхол бол заавал давхар явсан байна. Тэгэхээр одоогийн байдлаар сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын зүгээс зуурчил хийнэ гэж орж ирэхдээ хамгийн түрүүнд тавьсан асуудал нь эхлээд бол яхаг нөө ашигт малтамлын гэрээ хэлэлцээр байгуулах гэдэг тухай байсан л та. Украинд болохоор харгуу газрын хавар элементүүд, байгалийн хий, нефт, аюух тийм үү байгалийн баялаг ихтэй юм байна. Тэгэхээр бид нар та нарт одоо зөндөө тусламж үзүүлсэн. Тэг сүүлийн 2 жил ингээд та бүхэнд 3 жил ингээд Америкчуудаас Украинчуудад маш их хэмжээний тусламж дэмжлэг Европын улс орнуудаас ч илүүгээр одоо ихээр өгсөн байгаа. Үүнийг нөхөхийн тулд бид нар та нартай ийм одоо хамтын ашигтай хин хиндэ ашигтай ийм хэлэлцээр байгуулъя. Тэ тэрний араас юу ярьсан гингүүд Украины Запорожье атомын цахилгаан станцыг Америкийн нэгдсэн улсын эзэмшилд оруулах юм бол Украины төдийгүй Европын эрчим хүчний аюулгүй байдал хангагдана шүү гэд хэлжээ. Дональд Трампын төлөөлөгч нар цагаан ордноос. Тэгэхээр яг энэ хэрэгжих боломжтой хэлцээрийн хувилбар юм болоо. Энэ тал дээр уламжлалт шинээр ярьж сонсвол цөмийн цахилгаан станц гэдгийг бид нар бас яг хөө тэр станц байж болно. Гэхдээ энэ станцын түвш маань хаанаас вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр Украины атомын цахилгаан станцууд бол ерөөсөө зөвлөлт холбоотын улс үед зураг төсөл дизайн хийгдсэн. За түвш нь бол яг
Оросын албаны улсад боловсруулагддаг тийм туршид зориулсан станцын зуух болон туслах тоноглолуудтай. Тэгэхээр 1000 одоо Америк нэгдсэн улс шахалт үзүүлээд тэр атомын цахилгаан станцыг өөрсдөө эзэмшилж гэдэг юм уу одоо хувь цааны дийлэнх хувийг авлаа гэж тооцоход миний бодлоор түлшний асуудалтай заавал тулгарх хэрэгтэй болж таарна. Өөрөөр хэлбэл Орос албаны улстай бол бас л хэлцээрийн ширээн дээр энэ түлшний асуудлыг ярьж өгөх хэрэг гарна тийм үү. Тэгэхээр ингээ хараад ахад одоо энэ яриа хэлцээрүүдийн цаана бол та түрүүн хэллээ нөгөө чухал ашигт малтан болоод эрчим хүчний ийм зөндөө яриа хэлцээр юу заалтууд орж ирээд байна гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо минийхэр бол бас энэ Америк нэгдсэн улс Оросын албаны улс хоёр тохироод хамтарсан эрчим хүчний компанид байгуулж болохоор хэмжээний ийм юм харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр бол яаж хийж байгаад хоёр том их гүрэн бол тохироод Европын эрчим хүчний зах зээлийг ингээд хувааж эзэмшээч гэдэг юм уу ийм тохиролцоо бас явж байгааг үүсэхгүй. Тэгэхээр энэ том гүрнүүдийн гадаад бодлого яаж ямар төвшөнд хэрэгжих нь бол эндээс ямар далаацтай тийм ээ хэрэгжээд ямар их үн цэнээр энэ юмнууд олж авах вэ гэдгийг бол харахад бол таагаад их явдал байхгүй гэж бодож байна надаа. Тэр цахилгаан станцыг өөрийн хяналтандаач гэдэг юм уу эзэмшилтэд авна гэдэгт би бол тийм ч итгэлтэй биш вэ. Ягаад тэгэхээр дагаад тэр чинь түлшний асуудал гараад ирэх учраас технологийн харгуун зөвлөлтийн үеийн учраас Америкчуудад тийм одоо технологи одоо эзэмшсэн энгийн нүүрсний станц хүртэл яг хамгийн ойр нүүрсэндээ тааруулаад зуух болоод бусад технологи сонгодог байхгүй. Тэгээд тэр нарийн тооцоон судалгаанууд хийж ич. Тэгэхээр тэрэн дээр бол одоо жишээ нь Америк бол тэр атомын цахилгаан станцыг өөрийн эзэмшилд оруулчаад байж итл Оросын албаны улс түлш нийлүүлэхгүй гэх юм бол одоо өөр орноос Францаас ч юм уу түлш авъя л та. Тэгэх юм бол тохирно гэж байхгүй шүү дээ. Тийм учраас би бол тэрэн дээр нэг итгэлгүй. Зүгээр яг бусад яриа хэлцээрээ явуулахын тулд тийм бас нэг далаацтай харагдахын тулд нэг юм нэг таах маневрын юм байж магадгүй гэж би бодож байна. Тэр атомын цахилгаан станцын үед. Харин зүгээр түрүүн бас байгалийн энэ үн тариф дээр тоглолт хийгээд энэ Украины улс төрийн дотоод улс төрийн уур амьсгалыг бол гарамгаа ингэж 30 жил тоглож ирсэн. За дээр нь бас энэ Украины дан ихснээс хойш бол Оросын албаны улс ялангуяа нөгөө Интеррау гэж компани байдаг л да. Хөрш зэрэгэлдээ орнуудаа цахилгаан эрчим хүч экспортлог. Манай Монгол улс Интеррау компанитай харьцаж одоо энэ цахилгаан авч байгаа шүү дээ. Сэлэнгийн энэ алтан булгийн хэлээр. Тэгэхээр энэ компани бол бас дан ихснээс хойш нөгөө байгалийн хий нефтийн бүтээгдэхүүн нүүрсэн дээр хориг тавьсны дараа эргээд сөргүүлж хориг арга хэмжээ авах гэж оролдож байгаа. Оролцсон тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр нөгөө Финлянд 2022 оны 4 сар хавцаа НАТОд бид нэр хийсэн гэж гэх мэтлэнгээр яриа хэлцээр хийн төвшөнд энэ ажлыг урагшлуулна гэд хэлэнгүүт Финляндын тоогийн тасалж байгаа жишээ. Цахилгаан Финляндад нийлүүлж ирсэн цахилгаан эрчим хүчийг тасалж байгаа. За Латв, Литв, Эстон, Балтийн орнуудыг бас Интеррау цахилгаан эрчим хүчээр хангадаг. Тэгээд одоо энэ дээр чинь бас хориг арга хэмжээ авч үзэж байгаа. За Молдов бүр Румын бол бүр хүнд байдалд орсон. Тэр нөгөө Оросын албаны улсын хяналтанд ор байдаг бүсэд бол Румыны цахилгаан эрчим хүчний бараг 100% гэж хэлэхэд хэсдэхгүй цахилгаан станцыг бол Оросын хяналтын бүсэд Прединестрийн бүсэд байдаг тийм. Тэгэхээр энэ нь бол тэгээд байгалийн хий нүүрс нефтээсээ гадна цахилгаан эрчим хүчээр бас ингэж улс төрийн уур амьсгалыг эвдэх гэсэн оролдлогод бол хийгдлээ л дээ. Тэгээ энэний хариу арга хэмжээ олгоод одоо Балтийн орн жишээ нь саяхан гарсандаа Goodbye Lenin гэх мэтлэнгээр тий цахилгаан эрчим хүчний системээ цэвэр Европын системтэй холбоод Оросын албаны улсаас бол салгалаа. Финлянд бол олон жилийн улс төрийн уур амьсгалынх нь нэг ийм гол сэдэв байсан атомын цахилгаан станцаа ашиглалтанд оруулчлаа. Зарцсан байсан төслөө. Француудтай хамтарсан төсөл тийм. Тэгээ нөгөө цөмийн хаягдлаа жинхэнэ өөрийнхөө газар нутагт буршлах тийм технологийн өндөр технологи агуулхаа ашиглалтанд оруулчлаа. Гэх мэтлэнгээр аюул олон ийм үйл хөдлөлүүд энд болж байгаа байхгүй.
Тэгээ цаана яг ингээ эрчим хүчээр янз бүрийн одоо 20 гаруй хэмжээ ингээ аваагууд дотоод улс тухайн улсын дотоод улс төрийн уур амьсгал гадаад харилцааны уур амьсгал нь ингээд савлгаатай эсвэл тогтмол гэх юм уу ийм үзэгдлүүд ажиглагддаг. За тэгээд эн чинь бас нөгөө Украины дан эхлэхээс өмнө бол хамгийн өндөр хамааралтай Оросын улбаны улсын эрчим хүчний бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байсан Герман жишээ нь 23-24 оны байдлаар бол бага хамааралтай болсон байна. Хамгийн бага хамааралтай. Эсэргээрээ тий. Гэтэл эсэргээрээ нөгөө жишээ нь Унгар байна. Одоо хүртэл бараг 60% хамааралтай. Тэгээ Унгарын ерөнхийлөгч Орбаны ганц Путинийг найз гэж үзэгдэдэг байгаа юм шиг ерөөсөө тэр. Ерөөсөө мань хүн одоо хатуу байр суурьтай л байгаа даа тийм ээ. Тэгэхээр Унгар эсэргээрээ хамгийн өндөр хувиар одоо 2024 оны байдлаар хамгийн өндөр Оросын улбаны улсын эрчим хүчний бараа бүтээгдэхүүнээс хамааралтай орон нэгдүгээр ч гэсэн ч байгаа. Тэгэхээр энэ ингээд нэг цаанаа. Тэгэхээр энэ 91 он зөвлөлт улс задарснаас 30 гаруй жил Оросын улбаны улсын хувьд эрчим хүчний геополитикийн өөрөөр хэлбэл геополитикийн нөлөөг эрчим хүчний замаар хадгалж явах тэр бодлогыг хамгийн түрүүнд хөрс сэргэлдээ хуучин зөвлөлт улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон байсан. Хуучин зөвлөлтийн үеийн эрчим хүчний системд яваад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг зөвлөлтөөс саллаа гэж салгачаагүй тэндээс аваад яваадсэн. Өөрөөр хэлбэл тэндээс аваад явж исэн нь өөрөө эргээд нөгөө Оросынхон шахалтанд орох, дарамтанд орох, нөлөөлөлд орох цаашаа нөгөө одоо юу гэдгийг баруунтаа чөлөө тултай эдийн засгийн харилцаанд интеграцтад явах процесс чинь өөрөө 30 жил ингээд харлаа шүү дээ. Балтийн орнууд ч харж байна, бүр Финлянд ч харж байна, Украин харж байна, Молдав, Румын, Унгар гэл Герман бүрийн Ангела Меркелийг одоо Германы ард түмний ганц шүмжилж байгаа юм бол 16 жил Оросын тэр байгалийн нефтээс хараат болчихгүй юу хийж ирсэн юм бэ гэдэг. За ингээд нааша Кавказын улсууд гүрж хамгийн түрүүнд 2008 онд асуудал үүсгэхэд хамгийн түрүүнд гарантаас Төв Азийн улсууд байна. Казахстан одоо хүртэл сая өнгөрсөн жил 24 оны 10 сард Казахстан том референдум хийлээ шүү дээ. Зүүн эрчим хүчний атом станц байгуулах асуудлаар. Ард түмэнд дэмжиж явах шиг байна. Тэгээ тэн дээр нэг юм хоёр тал байгаа. Бид нар энэ Оросын хамаарлаас эзэ гарах юм байна. Одоо наа чинь дахиад Росатом ороод ирнэ л та. Яг тэгвэл Росатомын технологиороо 600 мегабайтын 1200 реакторууд сонгодог реакторууд яваад байгаа. Солонгосын хол 1400, Франц 1600 өөрөөр хэлбэл нэлээд том болоод ирж байгаа тийм. Одоо Запорожье атомын станц чинь бол ер нь бол атомын станцууд дотроо нэлээд том станц байгаа шүү дээ. Тэгээ Оросуудын хувьд эрчим хүчний геополитик дотроо энэ цөмийн эрчим хүчний буюу уран боловсруулах технологи дээр ялж аргагүй дэлхий дээр сайн тоглож том. Тэгээ хямд өртгөр ураныг боловсруулж чадаад байгаа. Одоо л Росатомыг баруун хоригд оруулж чадаагүй. Өнгөрсөн жил 5 сард Сенатын гадаад бодлогын аюулгүй байдлын байнгын орон дээр ерөнхийдөө энэ Росатомын зарим нэг зүйлүүд дээр нь хэсэгчилсэн юу тавья гэдэг шийдвэр гарсан боловч Сенатыг одоо л тэр нь бол хийдэгдэг байгаа. Тэгвэл Америк өөрөө Росатомоос хямд түвш яаж байгаа гэхээр авч байгаа. Тэгэхээр Орос бол эрчим хүчний тоглогч учраас тэр нь өөрт нь байгаа хөзрөн байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө хэд нь тэндээс нь гарах гэсэн бодлого явуулаад эхэлж штэ. Тэнгүүт нөгөөтхөө бүр ямар нэгэн байдлаар каранта хаахаас эхлээд л сүултээ бүр цэрэг оруулах хүртлээ тийм ээ нөлөөлөл явж штэ. Тэгэхээр манад бас тусгал нь бол бид нар бас л сайн мэдж л байгаа тийм өдөр тутам дээр ялангуяа үлийн оргилын арчааллын үед бол бид нар ч бараг 200 мегабайтыг бараг тэгээ 200-300 хүртлээ түн шугамар авч штэ тийм Оросудаас. Энэ чинь бензин заабар ярих юм байхгүй тийм бензин ярих юм байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө Оросын ялч аргагүй хөзрөн мөн байгаа. Тэгэхээр энэ хөзрөө алчмарг бол байгаа Оросууд явд. Тэгээ тэрийг бүр зарим бүр нэг алдах тохиол болоод эхлэнгүүд яаж юм гэхээр хэсэгчсэн цэргийн ажиллагаа инэ тэрэ гэх юмнууд л явж ил байна л да. Тэгэхээр эрчим хүч гэдэг бол энэ хиймэл оюуны 90 үе цаашдаа энэ цахилгаан машины 90 үе рүү бол эрчим хүчний хэрэглээ дэлхийн нийтэд цаашдаа ер нь миний олсон улснуудыг энэ ойрын 5 жилдээ бол бараг л даблдж өсөх юм шүү тийм ээ. Дахиж Монгол улсын хувьд ч гэсэн даблдж өссөн. Одоо бид нар чинь бол үйлдвэрлэж байгаа нэмэг 300 400 мегабайт байна. 1500 мегабайт. Тэгээ солилцох зүйчин чадлаараа. Тэгээд яг оюун дөргилийн үед бол жил болгоныг 100-аар өсөд ахшгүй шүү дээ. Тэгэхээр чинь бидний 5 жилийн дараа бараг 3000 мегабайт руу аваачаал явах юм шиг. Тэгэхээр эрчим хүчний хэрэгцээ хин үйлдвэрлээд хин зараад энэ нөхөр нөгөө Орос маань зараад байгаа. Тэгэхээр энэ улсууд ч бүгдээрээ бодож эхэлж байна шүү дээ.
Тэгэхээр Финлянд, Францын тэр төсөл бол миний сонсноор бараг л 15 жил үргэлжилсэн төсөл шүү дээ. Тэгээ гаццсан яваад лсэн одоо гол нь гацааж байгаа тэр төрийн бус байгууллагууд нь бас их шууган тарьсан шүү дээ. Украины дайны дараа санхүүжилт бол Оросын холбооны улсын хамааралтай аж ахуй нэгжүүдээс тэр ногоон эрчим юу тэр байгаль орчны активистууд эсэргүүцдэг нөхдүүд байгаа шүү дээ. Финлянд байна. Тэр чинь нөгөө Франц, Финляндийн төсөл эхлээд тэр чинь 10 тэрбум долларын төсөл яваад сүүлдээ бараг 20 тэрбум болж мэдээж нөгөө цаг хугацаа сунжрах тусан төсөл чинь өөр ашиг нөгөө оруулах хөрөнгө оруулалт нэмэгдээл шүү дээ. Тэгэд нэмэгдэхийн хэрээр тэр чинь тухайн төслийг хэрэгжүүлж байгаа Финляндтай ашиггүй болоод нөгөө Оросоос хамааралтай байдал нь байгаад байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд дундөрхийн орж ирэх үхээр нөгөө дэрийг эсэргүүцдэг нөхдүүд орж ирнэ. Эсэргүүцэд яагаад эсэргүүцэд энэ вөхөр нэг тийм байгаль орчинд ээлтэй байх ер нь гэхдээ яг ярих юм бол байгаль орчинд хамгийн ээлтэй эрчим хүчний станц бол цөмийн ураны станц шүү дээ. Тэгээ тэр чи явсаар байгаа тэгээд сая тэр Оросын нөгөө 5 дугаар цуваа гэж нэрлэгддэг тийм нөхдүүдийн энэ одоо ер нь Европ парламент дээр нэг том асуудал үүсэж байгаа нь ер нь энэ Оросын чин агентууд Оросын нөхдүүд ер нь энэ Оросын Европын бараг л бүх салбарт орсон юм биш үү? Ингээд хасаж тийм ерөөсөө бүр ингээд төрийн төвшөнд Австрийн ерөнхий сайдны хүртэл бараг тийм одоо ингээд Унгарын гээд одоо Словакийн Фицоч гэдэг юм. Тэгэхээр Орос бол ихгүй нөлөөлөө хадгалахыг зорж байгаа. Тийм учраас тэрийг боломжит бүхэл ойлвор өөрт нь ямар хүчрээ дэргүүрэл тоглоно. Тэгээ дараагийн хүч нь бол юу цэргийн хүч байна. Тэгээ бүр болохгүй юу цөмийн хүч байна. Тэрийг л хэрэглээл явна. Нөгөө талд нь Америк нэгдсэн улс. Бас л ихгүй энэ нөлөөллөө тогтоохыг хүсэж байгаа. Тоглолтуудаа бас хийн. Тэгэхээр Трамп гэдэг хүн гарч ирээд гинт амир тийм өвчлцэн юм шиг шийдвэрүүд гаргаад байгаа юм биш. Ер нь л явах ёстой байсан л шийдвэр процесс үйл явц зүгээр эрт цаг хугацааны үед арай хошоо юу урагшаа юу гэдэг л байна. Тэр бас нөгөө дайн эхлэхээс өмнө 22 оны 1 сард чинь их сонирхолтой үйл явдал болсон шүү дээ. Америк нэгдсэн улсын конгресс шууд тэр шингэрүүлсэн байгалийн экспортын LNG терминалуудынхаа хоргийг цуцлсан байгаа байхгүй. Тэр чинь яг тэр үеэр бол Украинаас ажилчдаа өөрсдөө гаргаад бусад улсын дипломат албаны тушаалтнуудыг энэ Украиныг нанд ариу орхицгаано энд дайн эхлэх гэж байна гэж маш олон мэдээллүүд явж байгаа завсар конгресс тэр 5 бомб дээр байгаа энэ шингэрүүлсэн байгалийн станцуудынхаа хоргийг цуцлсан байгаа байхгүй. Тэгэл дайн эхлэнгуут эн чинь шингэрүүлсэн байгалийн нийлүүлэлт нь өсөө явчихж байгаа. Ерөөсөө Европын холбооны улс руу ерөөсөө. Тэгэхээр энэ өсөө таашаа тэр шингэрүүлсэн байгалийн LNG нийлүүлэгдээд байна гэхээр өөрсдийнх нь мөр 2009 онд эхлүүлсэн 50 орчим тэрбум долларын энэ терминалын төслүүдийнх нь яг тэр точкод руу явах тэр LNG. Тэгээ энэ нөгөө 2010 онд ч нөгөө занрын хувьсгал их болоод Америк нэгдсэн улс өөрөө хэрэглэгч импортоор маш их хэмжээгээр авч байсан бол одоо экспортлогч орн болцсон эсрэгээр. Тэгээ дээр нь нөгөө өөрт нь зах зээл хэрэг болсон байна тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд яг юм нэг эрчим хүчтэй холбогдлолтой юмнууд үйл явдлууд чи гадаад улс орнд болж байгаа үйл явдлуудтай ингээд нарийн сэжмээр холбогдоод байгаа юм л да. Энийг ч би бас хэлчихээгүй энэ бас нөгөө The New Map гэдэг Даниэл Эргэн гэдэг нэг судлаач байдаг тийм ээ. Флюцерийн шагналт. Тэгээ дэлхийн саяхан бас McKinsey-гийн подкастэнд судлаач өөрөө оролцсон байна лээ. Тэгэхээр мань хүн бол одоо Европын холбооны улсын эрчим хүчний бараа бүтээгдэхүүний зах зээлийг хэн эзэмших вэ гэсэн тоглолт маш хүчтэй явж байна. За энийгээ дагаад Америк нэгдсэн улс болоод Оросын холбооны улсын тохиролцоо энэ дэлхийн эрчим хүчний гол тоглогчдын дэг журмыг өөрчлөлөө л гэсэн мэл. Тэр гадааны Америкийн судлаач бол ерөөсөө дэг журм, дэлхийн шин дэг журм гэдэг нэрлэж гисэн. Ингээд. Ашигт ойртонд бол геополитикийн чухал зэг цэвэр эрчим хүчний геополитик тийм үү? Тий. Одоо сая Сирийн асуудал гэдэг. Сирийн асуудал намжаад нэг талаа гарan Катарын байгалийн Европ руу гараад эхэлж шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ орн за энэ бүсүүд ерөөсөө ялангуяа ойролт оронд бол эртнээсээ газрын тос байгалийн ариун нөөцтэй том тоглогчид тэнд байдаг. Тэнд угаасаа British Petroleum-ос эхлээд Америкийн том тоглогчид ийшээ ороод ирсэн. Тэндээс нэр зол 2003 оны 3 сарын 20-ны Иракийн цэргийн ажиллагааны дараа нэг сони юм байдаг шүү дээ. Иракийн бүх нефтийн өнөөдөр чинь шатаал хийсэн тийм ээ.
тэрийг унтраах технологи, хөөрэ замаар хөөрөгаар унтраах технологи Америкчууд байдаг. Тэгээд дагаад юу орж иж ирэх вөхөр Америкийн тэгсэн цэргийн хөгж онгоцод ороод ирэнгүүт хойноос нь дагаад танкерууд орж иж байгаа юм байна. Нефт ачих. Тэгэхээр их гүрнүүд чинь эрчим хүчийг хийн хянан тэр дэлхийг хянан гэдэг юм руу яваад эхэллээ шүү дээ. Тэнгүүт одоо нөгөө эрчим Хартланд Маккиндер би зүгээр боддtiin 1904 онд нөгөө зүрхэн газрын юу гаргаад энэ хин зүрхэн газрыг хянан тэр Евразийг хянаад дэлхийг хянана гэдэг ингээд томьёолсон зүр эрчим хүч магадгүй нефт байгалийн асар их нөөц байна гэдгийг хараад тэрийг тодсон уу? Тэрнээс стратегийн хувьд чинь бас яг нөгөө тэнгис далайн геополитик эхэлсэн байсан үед бол тэр чинь бас нэг тийм ашигтай барьсан биш байхгүй. Тэр нөгөө зүрхэн геополитик гэдэг дээр чинь нөгөө Бакугийн ордноос эхлээд Бакугийн байгалийн нефтийн ордноос эхлээд ингээ баруун урагшаага тэр чинь ийм том судлуудыг магадгүй хардсан байж магадгүй юм л да. Тэгээ Гитлер 1944 оны 6 сарын 22-нд зөвлөлт рүү Блицкирх буюу Цахилгаандаа хийсэн ерөөсөө цэвэр яасан вөхөр нөгөө Африкийн ажиллагаа эхлээд бүтлгүүтүүд тэнд чинь ортомдын нефт байгаа даа шүү дээ. Хоёрдугаар дайны Гитлерийн арин бол цэвэр механикцсан асар их хэмжээний нефт чардсан ийм дай явж байгаа шүү дээ. Тэгээ тэнд чинь нөгөө Англи Америкийн цэргийн ажиллагаа газар нүүрийн тэгсэн цэргийн ажиллагаа чинь тэрийг бүр амь насаараа хөхгүй төлөө зогсож байгаа байхгүй хоёр дахь нь. Тэнгүүд Америк Германы цэргийн ажиллагаа хаашаа явж байгаа вөхөр Сталинград руу чиглэл рүү буюу одоо энэ Оросын нефтийн том хэсэг байгаа энэ рүү орж байгаа нөгөө харилцуулт тотлох гөрөөгээд. Тэгэхээр ерөөсөө геополитикийн цаана юу вэ нөхөр эрчим хүч байна. Ирээдүйд энэ бүр яг гэх нөгөө эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тус энэ бүр их илэрнэ. Тэрний илэрлэлийн эхлэл л одоо өрнөд ах шиг байна л да. Украин тэргүүтээ Европын улс орнууд Орос улбаны улсаас эрчим хүчний хувьд хамааралтай байгаа гэдэг нь Орос улбаны улсын дарамтанд орох нэг шалтгаан болцсон байна гэдэг бол одоо ингээд Украины дайн гэдэг ч юм уу тий гүрчийн дайн гэдэг ч юм уу ийм хүмүүсүүдээр бол ингээд томруунаар харж болж байна. Тэнгүүд Монгол улсын хувьд ч гэсэн яг тэдгээр улсуудтай чи адилхан Орос улбаны улсаас эрчим хүчний хувьд бензиний хувьд маш хамааралтай улс байгаа шүү дээ тий. Тэгэхээр Монгол улсын хувьд эрчим хүчний бодлого ямар байх ёстой юм бол 2023 оны 9 сард Роснефть газрын тосны бүтээгдэхүүн бензин шатах тослох материалын хориг тавьсан байгаа улс орнуудад 9 сард тийм зарлал тассаа гэж мэдээлж ирсэн. За тэгвэл энэ дээр бол манайх ороогүй. Гэхдээ нийгэмд бас бужигнан болсон. Манад бол тав хүн санаж байгаах шатхан төгөх станцны гадаа шинжин очрлох 50,000 төгрөгөөс илүү бензин зарахгүй намарч юм боллоо шүү дээ. 2 жилийн өмнө тий. Володины ажил. Гэхдээ ингэж байгаа юм. 9 сарын ихээр хориг тавьсан мэдээл тассаар мэдээлж байгаа. За 9 сарын сүүлээр болохоор Интеррау компани экспортынхаа эрчим хүч, цахилгаан эрчим хүчний тарифыг 7% нэмлээ гэж байгаа. Тэр нь болохоор манай хамааралтай асуудал واخгүй. Манайх ч ирсэн 300 мегаватт авч байгаа гэдэг. Тэгээ ингээд энэ хоёр донслогооны дараа Володины хэлсэн. Тэгээд их хааны хөшөөнд ёсолсонгүй гэх мэт ингээд нийгмийн сүлжээгээр нийлээ бужигнаад гэсэн тий. Тэгээд энэ хоёр мэдээлэл бол хоёулаа тасс буюу энэ Орос улбаны улсын албан ёсны энэ мэдээллийн сувгаар дамжуулагдсан мэдээллүүд 7% цахилгааны үн нэмнэ. Бензин хоригт орж байгаа шүү гэсэн мэдээллүүд. Гэтэл 12 сарын ихээр байнуудаа Орос улбаны улс нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчнийхаа хүчээ 150 мегаваттаас дээш нийлүүлэхгүй гэсэн нэг албан бичиг яваад байсан тий. Тэрийгээ тэгээ Орос хэлнээс буруу орчууллаа гэх мэтлэгээр маш их шууган дэрсэн л да. Тэгэхээр нөгөө өвлийн эд оргил ачааллыг дөгчээсэн манад. Тэгээд энэ мэдээллийг шүүхэд бол ерөөсөө таас агентлагаас ерөөсөө ийм мэдээлэл байхгүй. Тэгээд нэг албан бичгэл тэнд яваад исэн л. Тэгээ би зүгээр магадгүй энэ 3-4 үйл явдал бол манай Монголыг бол Монгол улсын эрчим хүчний салбарыг бол нэлийн тооцоолоход авсан юм. Энэ тээврийн салбарыг ш тэр шатах тослог материал маш их хэрэгэлдэг уул уурхайн салбар ш тэр тийм ээ. Бид нар ч уул уурхайн дээр тогтсон уул уурхайн салбар дээр тогтсон эдийн засагтай ш тэ. Тэгээ дээр нь эд нөгөө эдрийн эсийн хөвднөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд орох нь байна гэсэн юм төвшөрүүд. Тэгэхээр эдрийг би бол яг судлаач хүний хувьд бол дохио гэж харсан ер нь бол 2023 оны 9 сараас 12 сарын хугацаанд. Тэгээд тэр хооронд болоод ийм Орос улбаны улсын өндөр албан тушаалтнууд айлчсан дээ. Тэгэхээр би энийг бол судлаач хүний хувьд бол зүгээр
дохой байсан юм уу да гэж. Тэр нефтийн бүтээгдэхүүн дээр хориг тавихтаа Евразийн эдийн засгийн холбооны улсуудын үйлчлэхгүй. Бусад улсууд дээр бол бид нар бол квот тавьж байгаа гэдэг. Тийм үндэслэлж байгаа шүү дээ. Тэгээд тэрний чинь дараа бол улуудын альчлаад Евразийн эдийн засгийн холбооны улсууд нэмэх нь танах бол энд орохгүй байгаа шүү. Асуулт санаа зовхон байхгүй. Тэгээд өнөөдөр Монголын нийгэмд хоёр талцаад байгаа эрчим хүчний асуудал, ураны асуудал, Евразийн эдийн засгийн холбоо төр хилцээр байгуулах асуудал энэ цаана бол мэдээж нөгөө их гүрний явуулах ёстой бодлого явж байгаа хальтаа тийм ээ. Монголыг өөрийнхөө нөлөөнд барих гэсэн. Яг гэвэл бид нар геополитикийн үед уламжлалаараа Оросууд юу гэж боддог вэ гэхээр Монголыг өөрийнхөө геополитикийн нэг юм буфер бүс гэж үздэг. Төв Азийг тэр, Кавказыг тэр, Молдов, Украиныг тэр, Белорусыг тэр тийм. Латви, Литваныг бол одоо бас юуч болох юм. Тэгэхээр тэрнтэй холбоотой Оросын талаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрлэл дээр ер нь үе засвар гардаг. Засвар гарна гэдэг нь ашлт дотор штэ засвар хийдэг. Энэ нь ямар нэгэн тийм устрын демарш янз бүрийн нэг юм үйлдэл хийхээ өмнө дандаа нэг юм хүмүүс бол хийж байгаа байдал анзаардаг. Энийг буруу зөв гэдэг шүүх нь бол өөр асуудал. Зүгээр энд бид нар ямар нэг эрсдлийн одоо байна вэ гэдгийг маш сайн тооцож эцэс гарахын тулд боломжууд юу байна вэ гэдгийг судалж дотроо энэ асуудал дээр нэг юм нэгдмэл байр суурьтай болж байгаа тал цаашаа явах хэрэгтэй гэж би боддог хгүй. Ялангуяа эрчим хүчний хамааралтай байдал, эрчим хүчний хараат байдал гэдэг бол аливаа улсад ямар том зовлон дагуулж байгааг бид бүгд харж байгаа дэлхийн нийтээр тийм. Юунд хүргэж болж байгааг. Тэгэхээр бидний хувьд, монголчуудын хувьд энэ том их гүрэнтэй хөлс зэрэгэлдээ байгаагийн улсын одоо хувьд дээр нь өмнө төрчихсөн бас нэг тийм юу гэдгийг сайн сайхан бас каранта юу гэдгийг худалдаа авах, цонхоо энэ төр хаах юмнууд бол байж та бас л. Тэгэхээр чинь энэ дэр бид нар нөө эрчим хүчний олон хамааралгүй байдлаа яаж нэмэгдүүлэх вэ? 100% болдгоо гэхэд одоо явж байгаа тэр нефть боловсруулах үйлдвэрээ явуулах. Тэр эрчим хүчний өөр олон салбарууд бий болох. Украинаас би нөгөө казакуудын нодлонгийн хилцүүлгийг бол нэлээд сайн сонссон. Тэгээд тэд нар бол юу гэж ярьж байгаа нөхөр нөгөө эрчим хүчний нэгдсэн систем ч өөрөө бас аюултай юм байна. Эрчим хүчний нэгдсэн системийг болж өгвөл юм олон их усүртэй олон тархамал байдлаар хийж ялангуяа Монгол өөрөө газар зүй геополитикийн юм том өргөн газар нутагтай болсон явд бол нэг төвөөс ингээд нэг төвийн эрчим хүчний систем чинь миний ойлгож байгаа баг 80-90% нь яваад байна шүү дээ. Тэгээд энэ дэр нэг асуудал үүсгэхэд Монгол баг тэр чигээрэл төгсгөлхангүй болчихор тийм асуудалтай байгаа шүү дээ. Тэгэхээр болж өгвөл эрчим хүчний олон их усүрүүдийг материал одоо юу гэдэг. Тэгээд тарааж биенээс хамааралгүй юм системүүдийг бий болгох хэрэгтэй байна гэж казакууд бол тийм дүгнэлт хийгээд байгаа. Хуучин зөвлөлтийн үед тавьсан систем чи өөрөө их зовлонтой тийм ингээд байгаа даа. Тэгэхээр энэ дэр бид төр засаг маань эрчим хүчний одоо төвшөнд шийдвэр гаргадаг хүмүүс ч гэсэн бодчих хэрэгтэй баг. Тэгээд энэ дэр хийж байгаа тодорхой шийдэл үйлдэлүүдийг ард түмэндээ зөвөр ойлгуулад тайлбарлаад явах нь бол энэ эрх баригчдын шийдвэр гаргагчдын бас нэг үүрэг нь баг. Тэгэхгүй бол нэг юм цаагаараа нэг юм хийгээд харал хардах сэтгэл байгаад байна шүү дээ. Тэгэл хардаад ирэхээр нөгөө төслүүд нь явдггүй нэг юмнууд болчиход байдаг. Тэнгүүд тэн дундуур нь янз бүрийн гадны агент гар хөлүүд бас орж иж байгааг бас үүсэх аргагүй би мэдэхгүй юм дэ. Ингээд нөгөө мэдэхгүй зовлон гэж нэг ахтар юм ба шүү дээ. Хүмүүс ч мэдэхгүй зүйлээс бүгдээрээ хайдаг. Мэдэхгүй болоод ирэхээр л хайдаг, агаараа эсвүүцдэг. Одоо энэ ураны ингээд харалтаа тийм ээ. Одоо ойрын 2-3 өдөр бол том асуудал болж шүү дээ. Тэгээд мэдээж уран олборлох нэг онд цөмийн эрчим хүч бол тусдаа асуудал байгаа. Энэ нэг нь буслах муслахын холиод энэ чинь бантан шиг юм болгож штэ нөгөө явж байгаа юмуд тань. Тэгэхээр энэ дэр бид нар бас их сайн соёлын өөрчлөх ажлыг хийгээд энэ нэг юм байна гэх тэр чиглэлийн эрдэмтэд нь бас нэг юмрхүү юм байдаг шүү. Тэгээд нэг талдаа гараад эрчим хүчнийхээ хамаарлыг багасгаад стэр эдийн засгийн хувьд энэ хөрш хойштойгоо тэнцвэртэй харилцах гэдэг нөгөө геополитикийн юмыг бодоод тэгээ урд төршийнхаа бодлогыг бас их сайн арчилж өнгөлөөд тэдний талаас орж иж байгаа янз бүрийн хөрөнгө оруулалтаа одоо эрчим хүчний төслүүд бусад одоо улуурхаан ядын төслүүдийг явуулж лвэл зүгээр юм болов уу гэж боддог шүү дээ ийм нөхцөлд. Тархмал их үсэр гиснээс энэ 2022 оноос хойш олон улсын эрчим хүчний агентлагаас бол ерөөсөө улс орн болгон эрчим хүчний аюулгүй байдлаа эрчим хүчний системийнхаа сөрөнд төсөөлөх чадварыг дээшлүүлэх зөвлөмжүүд гарсан байна. Тэгээ энэ зөвлөмжийн хамгийн ихний зөвлөмж бол ерөөсөө тархмал их үсэр. Тухайн объектууд нэгдсэн төвлөрсөн том үйлдвэр байснаас тийм ээ эрчим хүч үйлдвэрлэгч үйлдвэр байснаас ингээд тарж байршилсан дээр юм байна. Нэг нэгнээс хамааралгүй юм систем үүсэх ёстой юм байна гэдгийг бол хатуу сурамж авч ийн л да. Ягаад тэгэхээр
Оросын холбооны улс бол өвөл дөхөөд ирэнгүүт Украин улсын эрчим хүчний дэвтсүүд рүү бол хуржингийн халдлага хийж байгаа. Дулаан дамжуулах төвүүд байна. За дээр нь цахилгаан дамжуулах станцууд байна тийм ээ. Тэр нь дулааны цахилгаан станцууд. Тэнгуут одоо нөгөө Украины эрчим хүчний систем чи өөрөө хямралын байдалд ороод эхэлж байна. За энийг бас Украинчууд эндээ бас бэлдсэн байна. Ер нь бол 2021 онд онц чухал дэд бүтцийн тухай хууль гэдэг. Энэ хуулиараа бол орон нутгийн шин чанартай, за дээр нь мужийн улсын хэмжээний шин чанартай эрчим хүчний харилцаа холбооны тээврийн салбарын энэ дэд бүтцүүдийг ямар дараалалаар хуучин одоо ингээд буужингийн довтлогоонд ороод ажиллагаанд доголдлоо гэхэд яаж эргэж сэргэж хэвийн байдалд нь оруулах вэ? Энийг бол ерөөсөө нарийн чамд кодлоод өгсөн юм хууль баталсан байна. Тэгээ энэ хуулийнхаа дагуу энэ эрчим хүчний системийн дайны үед ажиллаад ах шиг байна л да. Эргэж сэргэх бүр болж игэл өмнөх байдлаас бүр илүү ирэх эрчим хүч үйлдвэрлэгч гэдэг юм уу гэх мэтлэнгээр дээр нь бас энэ тархамл их усруудыг бидаас одоо ялангуяа энэ төр засгийн үйл ажиллагаа ямар ч хямралын үед тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдсан байх ёстой. Эмнэлэг, цэцэрлэг, сургуульч гэдэг юм уу гэх мэтлэнгээр энэ эрчим хүчний систем өөрөө уламжлалт энэ эрчим хүчний систем төвлөрсөн ийм эрчим хүчний системийн загвар бол одоо хууччихжээ. Одоо энэ тархамл эрчим хүчний систем бол одоо улс орны эрчим хүчний системийн аюулгүй байдал сөрөн дэвсгэрlэх чадахын байдлыг бол дэвшлүүлэх юм байна гэсэн зөвлөмжүүд бол тасралтгүй гарч байгаа л да. Бидэрт яг ярилцах сэдвүүд маш олон байгаа боловч цаг бол мэдээж хязгаартай байгаа тийм. Тэгэхээр яг сүүлчийн хоёр асуултыг хоёр судлаачаасаа нэгнээс нь дараалж асуугаад ирэхэд бол хилцүүлгээд бас өндөрлүүлээ гэж бодлоо. За тэгэхээр эхний асуултыг мэг агшаас бид нар яг ингээд Украины дайныг хэрхэн дуусгах вэ гэдэг төсөөлөнгөд одоо шинэ одоогийн байдлаар бол ингээд Британи ч юм уу, Франц ч юм уу зарим улсууд ингээд за peace corps гэдэг peace одоо инхийг сахиулагч нараа гэж яриад байгаа шүү дээ. Инхийг сахиулагч нараа илгээ Оросын албаноос товтлогоо хийхгүй байх нөхцөлийг товтлогоноос нь сэргийлэх нөхцөлийг үүсгэхийн тулд бид нар инхийг сахиулагч нараа тэнд аваачаад яг үнэхээр тэнд одоо аюулгүй байдлыг хамгаалахад ингээд оролцоотой байж чадна гэд айгуу одоо бүр сайн санааны нийтлэл гэдэг бүр нэртэй тийм нийтлэл үүсгэсэн явж штэ тий. Тэгээ ингээд дайныг дуусгах нөхцлүүдийн дунд ямар нэгэн байдлаар одоо цэргүүд орж ирэх юм болов уу гэж төсөөлж исэн чинь харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тэгээд шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп бол шал эсрэгээрээ бараг амнаас нь цэрэг гэж үг гарч ийнө гарахгүй гэдэг бүр ингээд харин ч ингээд ямиг жоохон арай нөгөө талаас нь арай шинэ юм үнцэг гаргаж ирсэн болов уу дайныг хэрхэн дуусгах тухайд гэж бид дүгнээд байна л та. Тэгэхээр судлаач нарын хувьд одоо Дональд Трампын энэ одоо чиг баримжааг яг юу гэж харт юм бол үнэхээр яг энэ одоо Украины хувьд л хүсэж байгаа зүйл нь аюулгүй байдлын баталгаа гэдэг байгаа шүү дээ. Бид нарт ямар нэгэн байдлаар дахиж Орос улбаноос товтлохгүй гэсэн баталгаа өгөх болно гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд Дональд Трампын хувьд тэр баталгааг яг энэ эрчим хүчний аюулгүй байдал нь гэж хараад байгаа юм болов уу гэсэн нэг тиймэрхүү таамаглаад үзэж байна л та. Энэ дээр судлаачийн байрсаар ямар гэдэг юм бэ? Америк нэгдсэн улс тэр дотор Америк нэгдсэн улсын шинээр сонгогдсон 47 дахь ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол ерөнхийлөгчийн сонгуулийн үед бол дайныг нэг өдрийн дотор зогсооно гэдэг амлалцсан. Гэхдээ мэдээж нэг өдөр гэдэг нь ашлан дотор л байх л та. Мэдээж өөрчлөлтийг бол яг бас бүр огт ойлгоогүй яг юу болоод байгааг мэдэхгүй орж ирсэн бол бас биш байх. Ягаад гэвэл өмнөх 17-оос 21 онд ерөнхийлөгчийн одоо албан тушаал хашиж явах үед бол энэ асуудал чи эхэлсэн байсан шүү дээ. Кремийн үйл явдал бүрнөө дараа нь Донецк, Луганскийг Оросууд тусдаа бидаас уус гэж зарлаа. Тэр нь бол иргэний дайны шинжтэй болцсон яваад байсан. Америкийн нэгдсэн улс энэ үйл явдалд орж ирэхээс өмнө бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр Орос улсад Украин гэдэг юм хоёр улс байгаад бол улс эрх зүйн субъект. Улсын эрх зүйн субъектийн дагуу 1994 оны Будапештийн меморандумын дагуу 1900 бараг орчим цэнэг тушууга Оросын холбооноос тушаагаад аюулгүй байдлын баталгаагаа авсан. Газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдэг. Тэгээд Оросуудын талаас ялангуяа Путиний талаас саяны тэр нэг юм цаашаа хит налах өөрийнх нь нөлөөллөөс гарах гэсэн Юшенкогийн ч гэдэг юм уу те Тимошенко ч гэдэг юм уу те Порошенко гэдэг юм уу те одоо тэгээд Янукович гээд ялчаргүй Кремлийн талыг баримтлагч ерөнхийлөгч байсан. 14 оны хавар Майданы үед бол тэр ерөнхийлөгч бол буугаад Оросд одоо оргинж байгаа. Тэгээд энэний оронд бол Порошенко гарч ирсэн. Энэний дараа ингээ Зеленский ерөнхийлөгч өөрөлдөл барууны талыг баримтлагдаг ерөнхийлөгч нар гарч ирснээр Путиний нөгөө Будапештийн меморандум бол ер нь 14 оноор л дуусгар болсон. Тэгээд 14 оны 3 сард
Үнсүүлэндээ өөрчлөлт оруулаад Кремийг Свестополийг би даасан хот гэж нэрлээд Кремийг бол өөрийнх нь одоо засахын нэгж болгоод 85 дахь нэгж болгоод авчих. Одоо тэгээ 22 оны 10 сарын 4-нд Орос албаны ус үнсүүлэндээ өөрчлөлт оруулаад 4 мужийг 2 мужийг нэмээд одоо бол Орос улсын үнсүүлэн дээр 89 засахын нэгжтэйг явж байгаа. Донецкийн улс, Луганскийн улс, Запорожийн муж, Херсоны муж. Тэгээ энэ Оросын энэ үнсүүлэн дээр заасан зүйлээ бол Путин барина гэж. Тэгээ нөгөө Майк Валс хаа тий хэлсэн шүү дээ. Одоо бөмбөг бол Оросуудын талд байна гэдэг. Тэгэхээр энэ Трамп Америкийн Украиныг ер нь ингээд золиосон хайчууг бол хайчлаа гэж хараад байл л да. А гэвэл Украин бас өөр ингэсэн болцолтой. Чадвал 14 оноос өмнөх үеийн газар нутгаас сэргийх өөрөлд Кримтэгээс сэргийх аюулгүй байдлын баталгаа авах. Тийм ээ. Дахиж одоо Оросын талаас энэ ямар нэгэн агресс үүсэхгүй байх. Орос бол мэдээж одоо байгаа 5 мужийг өөртөө авснаар нэмэх нь НАТОд ийсэхгүй байх. Дээр нь төвийсгэх тухай, дээр нь Зеленскийг юу байх тухай, дээр нь нөгөө Украины нацизмын үндсийг устгах гэдэг олон болцлоо тавиад эхэлсэн. Тавьж явсан. Тэрийгээ ч одоо ч тавьжлаа. Тэгээ энэ хоёрын хооронд зуурчлагчийн үргийг гүйцэтгэх боломж хөрөнгө мөнгөний хөвч төр одоо нөлөөлийн хөвчл ялж байгаа Америкийн нэгдсэн улс. Өөрөө тэнд чинь асар хэмжээний мөнгө зарцуулсан шүү дээ тийм ээ. Украинд өгөөд ингээд аюулгүй байдлын баталгаажуулна гэдэг. Тэгээд энэ дэр Трамп гарч ирснээр ерөөхдөө Украиныг Украинаар дамжаад Оростой хийж байгаа сөргөлдөөнийг зогсоох замаар Оросыг их гүрэн гэдэг статус дээр нь тавьж хагаад Хятадын эсрэг ирээдүйн сөргөлдөөнд Хятадыг гэсэн нэг тийм хувилбар неореалист монголчдын хувилбар байгаа. Хятад бол гол байсан. Тийм учраас ирээдүйн геополитикийн сөргөлдөөнд Орос бол Хятадын талд биш. Хүчний тэнцвэрийн хувьд бол Америкийн талд байх хэрэгтэй гэсэн. Нөгөө нэг хувилбар нь бол магадгүй Дональд Трампын 17-с 21 онд амссан гэх юм уу зүгээр юу гэдгийг дээр нэг юм таанд оромжилсан гэдэг юм уу Европын улс төрчдийн зүгээс Канадын ерөнхий сайдын зүгээс Трампыг үл хэрэгсэх Трампыг нэг юм тоохгүй байх үйл явц анзаарсан. Тэрнээс болоод нөгөө НАТОтой асуудлаас НАТОгийн асуудлаас болоод НАТОгийн нөгөө гэрэн заасан 2% план зардлаасаа дэше гарах ёстой гэдэг дээрээс эхлээд баруун чин дотроо Герман, Франц, Англи, Луан, Канада энэ Америктайгаа жоохон төлөвлөсөл гэсэн. Ялангуяа Трамптай төлөвлөсөл гэсэн. Тэгээ Байден эргэж гарч ирээд үгүй НАТОгоо бидэрлээ сайхан цаашаа аваад явна гэдэг. Тэгээ Дональд Трамп бол одоо ер нь баг зарим судлаачдын үзэж байгаа рушаа авах бодлого гэж. Тэ Канадыг 25%, Мексикийг тэр Гренландыг дайн урд нь 17-с 21 үед НАТОгийн юуны хувьд бол Столтенберг чинь тэ хаанхын хүн блэ тэ. Өөрөөр Гренландыг авна. Гренландыг ер нь авах нь Америкчууд тийм ч улс чухал мөн үү биш үү? Бас дараагийн асуудал. Тэгэхээр нөгөө НАТОг задлаад ер нь НАТО бараг ер нь эвгүй болж байгаа шиг. Яг тэгэхээр НАТО чинь бараг 70-80% Америкт төгсөж яг үүндээ. Талхан задлын хөвч зэрэг армийн хөвчл одоо тэнгуут одоо европчууд юу бодож эхлэх вэ гэхээр одоо энэ дэр бүгдээрийнх нь амбиц хөдөлж эхэлнэ. Франц цөмөнцгт очир би та бүхнийг хамгаална гэдэг нөгөө Шарль де Голль үеийн 60-аад оны үеийн тэ нөгөө пан Европын бодлогыг Америкгүй Европыг цэцгэлэн байгуулах тухай Шарль де Голлийн зарлж байсан концепцийг одоо Саркози зарлаад эхэллээ шүү. Макрон зарлаад эхэлж шүү тийм. Англи ч гэсэн бас амбиц зарлж эхэлнэ. Герман бол Европын холбоог ингэж хамтд нь байлгах замаар Европын холбооны аюулгүй байдлын системийг бий болгоод Герман бас тэргүүлчих сонирхол бас байгаа тийм. Тэнгүүд хамгийн том зовлон хэн дээр өнөхөр Балтийн улсууд, Финлянд, Украин, Польш тэгээд нөгөө Оростой хил залгаа Турк гэсэн энэ улсууд дээр асуудал үүсдэг. Эднэртэй одоо хиндээ ч итгэх болчиход. Польш, Украин жишээлбэл одоо Америк ингээд ерөөхдөө асуудал дээр яг нүрээ тусан чи ингэж тийм байна тийм. Одоо Англидаа ч итгэхгүй, Францдаа ч, Германтаа ч итгэхгүй. Тэгээ энэ нэг юм систем ингээд нэлээ явах байх юм нэлээ одоо явах. Тэгээд энэ Сауди Араб тэгж байгаа цуврал үйлчлэлийг харах юм бол одоо л Орос нөгөө барьцаа барьцсан. Тэрийг бол тавихгүй. Одоо л ерөөсөө өөрийнхөө шаардлагыг л хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Тэр сая өнгөрсөн өчигдөр Ряд болсон улсын одоо нөгөө техникийн уулзалт хийж ийн гэдэг шүү дээ. Ерөнхийдөө тэр хартын гэсдэх тээвэрлэлт хүнсний одоо ялангуяа Улаанбаатар тээвэрлэлтүүд дээр давуу тал олж авах. Тэгээд тэрийгэ дагуулад Россельхоз банк буюу Оросын хөдөө аж ахуйн банкыг нөгөө SWIFT-ээс
SWIFT буцааш нэгдэх юм яриад хэлж шээ. Тэгэхээр баг-багаар өөрөөр хэлбэл харахаар ингээд Улаанбаатар дэлхий дээр үүсгэлэн хүндрэлж чинь дайнаас болоод Улаанбаатар хэрэгцээ бах болж чинь гэл Орос бид нар чинь бол томоохон экспортлогч энэ харт такси орчин чи өөрөө дайнаас үүдээд Улаанбаатарт тээвэрлэл зогсоод байна энийг тавьчих тий. Тэгээ энийг тавихаар төлбөр тооцоос хийх шаардлага болно. Тэгэхээр манай тэр удаа ачхан банк бас яах ёстой. SWIFT-д нэгдэх ёстой гэдэг. Яаж чарахгүй нэг юм актер дипломатын юмнууд Оросууд хийгээд эхэлж байна л да. Тэгээ саяны нөгөө эрчим хүчний ийм руу зохиолт өгөхгүй. Эндээс баг Украин биш Орос л хожих байх. Яг энэ эрчим хүчний зохиолтууд дээр. Ялангуяа Украины дроны зохиолтууд чинь Оросын нөгөө нефт боловсруулах янз бүрийн юмрууд чинь байнгын давталгаа хийж байгаа. Орос ч гэсэн бизнес хариулт хийж л баг шүү. Тэгэхээр энэ процесс цаашаа ингээд яриа хэлцээрийн процесс цаашаа үргэлжлээд Дональд Трамп тэн дээр нөгөө нэг би дайныг зогсоосон нөгөө одоо юу гэдэг хямралыг зогсоож ийн гэдэг чинь лидер байна л гэсэн үг шүү дээ. Тэр нэг лидер байгаагаа л харуулах гэдэг. Тэгээ явандаа энэ нөгөө нэг Зүүн Аз нөгөө Хятад гэдэг мөргөөч явахад орчих магадaltaй. Тэгээ нөгөө Тайваныг ч бас хамгаалах уугүй юу гэдэг асуудал одоо Зүүн Азийн Зүүн Азийн бүр бужигнаад эхэлсэн байна. Одоо энэ Америкч ер нь биднийг ер нь нөгөө хамгаална гэдэг хэлцээр янз бүрийн юмнууд чинь 50 тийсэн 54 оны хэлцээр Сан Францискогийн 52 оны Японтой хийсэн хэлцээр тийм ээ. Тэгэхээр өмнө Солонгост байж байгаа Америкийн цэргийн аюулгүй байдлын систем энэ бүх шинжүүдэд яг ажиглах юм. Яг цагаад болох юм бол Америкч гараа авчих юм шүү гэдэг. Ийм айц бүгдэнд нь үүсч эхэлж байна. Тэгээд ингээд дэлхийн нийтээр нэг юм ойлгомжгүй байдал руу одоо яваал орчлоо л доо. Тэгээд цаашдаа яг ер нь яг юу болох юм? Яг бодиттой нэг юм юу болох гэдгийг тодорхой гэдэг бол ямар ч гэсэн Европын аюулгүй байдлын систем бол өөрчлөгдөх юм байна. Дэлхийн улс төрийн систем бол өөрчлөгдөх юм байна. Оросын хувьд бол эдийн засгийн хүнд байгаа шүү. Яг өнгөрсөн жил бол 3.8% өссөн боловч энэ жил судалгаагаар бол 1.8 гэдээ унтсан. Дайны эдийн засаг бол тодорхой үед өсдөг, айгүй хурд өсдөг. Германыг мэдэн шүү дээ. 29 оны хямралаас хамгийн дөрөв Герман ягарсан мэт. Өөрөөр хэлбэл эдийн засгийн дайныг руу шилжүүлээд. Гэхдээ явандаа тэр яадаг вэ гэхээр нөгөө нийгэм бусад салбарууд унтанд ороод эхэлдэг. Энийг бол Оросууд бас тооцож байгаа. Тэгэхээр бас ингээд яриа хэлцээ хийх гэхдээ өөртөө ашигтайгаар хийх. Банк нөгөө найдвартай баталгаа аавна гэдэг. Оросууд ч бас нөгөө баруун итгэхгүй байдаг. Маш олон жил 30 жил ингээд та нар ингэхгүй хичээд ингэчлээ. НАТО-г дэлгэхгүй хичээд ижлээ. 2001 онд стратегийн дутлагын хамгаалтын системс дагаараа гарчлаа. Ингээд яваад байна гэдэг юм чинь Оросын талаас Путин бол баруун итгэхгүй гэдэг байр суурин дээр нь Лавров гэж нэг долоо бодолцсон чон дипломат сууж штэ тийм ээ. Ерөөсөө яг л найдвартай хийх хэрэгтэй. Тэгжиж наа чинь их тавнагаараа болно. Тэгэхээр энэ процесс нэлээд удаа явах уу? Энэ жилдээ дуусахгүй. Одоогийн нөхцөл байдал маш тодорхойгүй байна гэж штэ. Тэгээд энэс нь ургуулад бас үлэмж гişээс асуумаар л да сүүлчийн асуулт. Европын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал нь Украины дайнаас болоод ер нь цаашдаа төлөв байдлын хэрэгхээр нь тийм. Одоо та түрүүнд дурдсан шүү дээ. Одоо Балтийн тэнгисийн 3 улс жишээ нь бол тэр 3 улс Европын холбооны эрчим хүчтэй сүлжээд нэгдээд Орос улбаны улсаас гарлаа гэдэг ч юм уу тийм. Одоо энэ 2022 оноос хойш Америк нэгдсэн улсын Европ руу нийлүүлж байгаа шингэрүүлсэн байгалийн хий тоо баримтуудыг харахаар тийм ч амар бас Европыг гаргуунд нь хайчихгүй болов гэж би бодож байгаа. Яагаад тэр эн чинь эрчим хүчний маш том хэрэглээтэй газар. Тэгэхээр яалтчгүй энэ Оросын албаны улсын нийлүүлэлт доголдсон дээр нь зах зээлийг маш хурдан эргүүлж нөхөг авах улс орнууд маш олон өрсөлдөж Израиль хүртэл Европын албаа руу байгалийн хий экспортлоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гол нь нөгөө эрчим хүчний хэрэглэгч эсвэл үйлдвэрлэгч талдаа цэрэг зэвсгийн хүч төвлөрүүлэх нь бол мэдээж ойлгомжтой. Та бүхэн бүгдээ мэдж байгаа булангийн орнууд гэдэг байж чинь тийм ээ. Тэр хувьд бол Английн тэнгисийн зэргийн бааз байгаа, Америк их байгаа, за бүр Хятадыг хоёрч болчлаа тийм ээ. Дижабу гэж улсын тэнгисийн бомбыг түрээслээд тэнгисийн зэргийн флотоо байгуулчихсан гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр орчим одоо булангийн орнуудаас дэлхийн зах зээл дээр нийлүүлж байгаа байгалийн хий бусад бараа бүтээгдэхүүнийг хянаж штэ тэр их гүрнүүд. Тэгэхээр бас Европын орнуудын энэ эрчим хүчний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн байдлаар хянана гэдэг бол өөрөө бас дагалдаад цэрэг зэвсэг улс төрийн нөлөөлөл бас давхар байх болов гэж би бодож байна л да. Оросын албаны улсын байгалийн Оросын албаны улсад тавьсан энэ Европын албаны хоригууд баг багаар сулрлаач гэсэн Оросын албаны улсад бас нэг өөр хөвлөөр бий.
ер нь бол бүгд найрамдах хятад ард ус тийм ээ. Ялчгүй жил ирэх тусам Сибирийн хүч нэг байгалийн хоолоогоор нийлүүлсэн байгалийн тоо хэмжээ бол жил ирэх тусам өссөөр байгаад өнгөрсөн оны 10 сард байна уу да түүхэн дээч амжилт буюу яг төслийнхөө өөрсдийн төсөөлж байсан хэмжээнд хүрчлээ. Тэрнээс өмнө бол нэг ашиглалтын хувь нь 20-30% байсан гэдээ тооцоолж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ байгалийн Сибирийн хүч нэг хоолойн төгсгөл бүр Шанхай урталт очичлаа гэсэн үг. Хятадын урд муж Шанхай яг анхуй муж авцаа хамгийн төгсгөл нь очлаа гэсэн үг. Тэгэхээр энэ Орос улааны улсад бол ингээд хоёр талд ийм хуйлуур байгаад байна л та. Байгалийн нийлүүлэх тийм ээ. Америк нэгдсэн улс ч гэсэн бас хуйлуур байх. Японы зах зээл байна, Өмнөд Солонгосын зах зээл байна, Зүүн Азийн орнуудын зах зээл байна. Гэх мэтлэнгээр. Тэгэхээр энэ эрчим хүчний вараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа өөрөө үйлдвэрлээд нийлүүлж байгаа улс орнуудыг тийм ч амар хайчихгүй болов уу гэж бодож байна. Мэдээж энэ Трампын засаглалын үед бол асуудал яач эргэж магадгүй. Гэхдээ дараа нь ахаал тэр хүртэл сунжирч магадгүй шүү дээ энэ асуудал чинь тийм ээ. 2 3 жил 4 жил ирэлцээр үүсгэхийч үүсэхгүй л үү тийм ээ. Тэгэхээр тэр хүртэл энэ эрчим хүчний бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт, олборлолт аль талдаа байна. Энэ бол маш том асуудал. Тэгээ одоо хүртэл тодорхойгүй байна л да. Яг олон улсад судалгаа хийдэг судлаач нар ч гэсэн ерөөсөө өөрсдөө тодорхойлж чадахгүй байна. Гэхдээ ганц юм тодорхой байгаа нь Трамп бол өөрөө шууд хэлчихлээ л дээ. Малтмал түлшээ бол бид нэр хамгийн түрүүнд ашигланаа. Трампын маш том хардаад байдаг сэдв бол шин сэргийгт эрчим хүчний салбар. Нөгөө нарны хавтан, батарей хураагуур, салхин дөрвийн гэх мэтлэнгээр каболт, тэгээ газрын ховор элементийн нийлүүлэлт. Тэгэхээр энэ бүгдийг бол 2030 он хүртэл бол Хятад ялчгүй зах зээлийн 60-70% хангаж нийлүүлдэг орон. Тэгэхээр нөгөө Парисын хэлцээр болоод карбон нэг хүлэмжийн ялгарлаар далимдуулж бүгд найрамдах Хятад ард улс энэ салбарт давмгай байдлыг дэлхийдээр ноёлгож гин гэдэг бол маш том хардлагатай байдаг хүн. Тийм ч учраас дөнгөж ерөнхийлөгч болонготой энэ бүгд найрамдах Хятад ард улсын тодорхой бараа бүтээгдэхүүнүүд дээр хориг тавиад эхэллээ л дээ. Татврын өндөр болгоод эхэллээ. Нарны автан жишээ нь байна. Дээр нь бас нөгөө бүгд найрамдах Хятад ард улсын үйлдвэрлэгч нар Зүүн Азийн орнууд руу нүүцсэн байсан. Вьетнам, Лаос, Камбож гэх мэтлэнгээр орнуудаар. Тэгсэн чинь тэр улсуудын бараа бүтээгдэхүүний ялангуяа нарны хавтан батарейны татварыг 67% болгочлоо шүү дээ. Трамп гарч ирэн уртаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр ерөөсөө энэ эрчим хүчний малтмал түлшин суурилсан эрчим хүчний бараа бүтээгдэхүүн байна уу? Шин сэргийгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүнүүд байна уу? Энэ дээр бид нар бол эрчим хүчээрээ дамжуулж шин дэг журмыг тогтооно гэдэг уур амьсгал ингээд ноёлчлоо л да. Америк нэгдсэн улсын хувьд Оросын албаны улс ч гэсэн муу ижилхэн угаасаа л байж л байсан хандлага тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө тэр нөөц болцоондоо тулгуурлаад ямар давшилт хаашаа хийх нь гэдэг чинь бас их нөгөө эргэлзээтэй асуудал. Дандаа нэг давшсан хөдөлгөөн ихээр өөр тоглогч орж ирж байгаа ч юм уу нэг ийм эмх замраагүй байдал байгаад байна.